Назарын Есүс үхээд цогцсон булшин тавигдсан гэдэг бол түүхэн тэмдэглэлийн асуудал юм. Мөн түүний хөл оршуулгын дараа түүнийг тавьсан булш хоосон байсан гэдэг нь мөн түүхэн факт юм. Хувь болон бүлэг хүмүүс Есүсийг амьд байхыг нь харсан. Шавнар нь улмаар Есүсийг үхлээс дахин амьлсан гэдэгт гүнээтгсэн. Эдгээр нь түүхэн фактууд юм. Үүнийг юу гэж тайлбарлах вэ? Түүхийн туршид эдгээр фактуудыг янз бүрийн замаар тайлбарлсан натуралист тайлбарууд их гарсан. Тэдгээрийн хамгийн нийтлэг 4 тайлбарыг наривчлан харцгаая. Нэгдүгээрт хувилдааны онол. Энэ онолоор шавнар нь Есүсийн амьдлыг хурамчаар зохиосон. Тэд Есүсийн биеийг булчнаас нь хулгайлаад Есүсийг амьд байхыг нь харсан гэж худал хэлсэн. Ийхүү тэд дэлхийн хамгийн том залиланг үйлдсэн. Гэхдээ энэ онол маш хурц эсэргүүцэлтэй тулгарсан. Энэ онол цаг хугацааны хувьд маш том ташааралтай. Энэ нь шавнарын нөхцөл байдлыг 1-р зууны үеийн юдэчүүдийн нүдээр хараагүй. Харин Христч түүхийн өнөөгийн өнцгөөс хардаг. Юдэчүүдэд Израилийн дайснуудад ялагдсан бас цовдлогдсон Месаягийн тухай ойлголт байгаагүй. Тэрч байтугай үхлээс амьлах гэдэг ойлголт байгаагүй. Юдэчүүдийн амьлал гэдэг ойлголт бол нийтийн үйл явдал бөгөөд дэлхийн төгсгөлийн дараа ирэх үйл явдал юм. Мөн энэ нь Месаятай ямар ч холбоо байхгүй ойлголт. Хувилдааны онол бас шавнарын чин сэтгэлийн байгааг тооцож үзээгүй. Хүн худал гэдгийг мэдэж байгаа зүйлийнхэн төлөө амиа тэр бүр өгдөггүй. Шинэ гэрээг уншихад энэ нь ойлгомжтой харагддаг. Тэд тунхаглаж буй мэдээндээ чин сэтгэлээсээ итгэж байсан бөгөөд үүнийхээ төлөө үхэхтэй бэлэн байсан. Эдгээр болон өөр бус шалтгааны улмаас өнөөдөр ямар ч эрдэмтэн хувилдааны онолыг баримталдаггүй. Фактуудыг тайлбарлах гэж оролддог 2 дахь тайлбар нь үхсэн гэж харагдсан онол юм. Есүс яг үхээгүй. Булшинд байхдаа сэрээд ямар нэгэн аргаар булшнаас зүхтан гарсан. Тэгээд шавнартаа өөрийгөө үхлээс амьсан болгож үнэмшүүлсэн. Энэ онол мөн л тоотомшгүй саад бэрхшээлтэй тулгардаг. Нэгдүгээрт энэ бол ангаах ухаанаар боломжгүй юм. Ромын цаазлагчид мэрэгжлийн хүмүүс байсан. Тэд юу хийж байгаагаа мэдэж байсан бөгөөд цогцсыг загалмайнаас буулгахын өмнө тэд үхсэн эсхийг нягтладаг байсан. Нөгөө тэгвэр Есүс аимшигтайгаар яргалуулсан болохоор хэрв түүнийг буулгахад амьд байсан байлаа гэхэд булшинд байхдаа үхэх байсан. Хоёрдугаарт энэ онол үнэмшигт бэрх юм. Маш их эмнэлгийн тусламж хэрэгтэй хүн булшнаас бүсгэн гарч очоод сүр жавхлантайгаар үхлээс амьлуулагдсан гэж шавнартаа үнэмшүүлэх нь хэцүү юм. Тиймээс өнөөдөр шинэ гэрээний түүхчдээс хэн ч энэ онолыг баримталдаггүй. 3 дахь тайлбар бол цогцыг өөр тийш байрлуулсан онол юм. Ариматын Йосеф Есүсийн цогцыг өөрийн булшинд түр тавиад дараа нь гэмт хэрэгтнүүдийн нийтийн оршуулгын газар руу шилжүүлсэн. Тэгээд Есүсийн шавнар ирээд булш хоосон байгааг хараад Есүс үхлээс амьсан байх ёстой гэж дүгнсэн. Юдэн хуулиар цогцыг гэр бүлийн булш руу зөөхөөс өөрөөр хөдлөхийг хоригддаг гэсэн фактыг энэ онол бодолцоогүй нь харагддаг. Мөн гэмт хэрэгтнүүдийн оршуулгын газар цаазалдаг газраас холгүй байдаг болохоор тийш шууд аваачих нь том асуудал байгаагүй. Нөгөө тэйгүр шавнар нь Есүсийг амьлсан гэж зарлаж эхлэх үед Йосеф тэдний тунхагийг залруулж болох байсан. Тиймээс өнөөдрийн бас ямар ч эрдэмтэн энэ онолыг санал болгодоггүй. Эцэст нь хий үзэгдэл үзсэн онол. Шавнар нь Есүсийг яг хараагүй. Харин харагдсан гэж зүгээр төсөөлсөн. Тэд бүгд хий юм харсан. Энэ онол мөн л том асуудалтай тулгардаг. Юуны өмнө Есүс тэдэнд нэг л удаа харагдаагүй. Харин олон удаа харагдсан. Нэг л газар харагдаагүй. Бас өөр газруудад харагдсан. Зөвхөн нэг хүнд харагдаагүй. Бас өөр хүмүүст харагдсан. Хувь хүнд л харагдаагүй. Бас бүлэг хүмүүст харагдсан. Зөвхөн итгэгчдэд биш, бас үл итгэгчдэд харагдсан. Хий үзэгдэл үзсэн талаар бичсэн ямар ч сэтгэл зүйн номонд энэхүү амьллын талаарх үзэгдэлтэй адилхан тохиолдол бичигдээгүй. Хоёрдугаарт Есүсийг хий харсан гэлээ гэхэд
Шавнар нь сайндаа л Есүс Тэнгэрөөд өргөгдөж гэсэн итгэлд хүрнэ гэхээс Юдэн итгэлтэй зөрчилдөх, үхлээс амилсан гэсэн дүгнэлтэд хүрэхгүй юм. Нөгөө тэгвэр эртний дэлхийд үгсэн хүнийг харна гэдэг тэр хүн амьд байгаагийн нотлогоо биш, харин үгсэн бөгөөд дараах ертөнц рүү явсан гэдгийн нотлогоо байсан. Эцэст нь энэ онол булш хоосон байсан фактыг тайлбарлах гэж оролддог ч үгүй. Ийхүү хамгийн нийтлэг натуралист тайлбарууд түүхэн фактуудыг тайлбарлаж чаддаггүй юм. Өөр нэгэн тайлбар бол нүдэн гэрч нарын хэлсэн Бурхан Есүсийг үхлээс амьлуулсан гэсэн тайлбар юм. Энэ бол бусад тайлбаруудтай адил биш. Хоосон булш, амьлсан Есүсийн үзэгдэл, үхэд ч бэлэн буу шавнарын итгэл зэргийг хамгийн ойлгомжтойгоор тайлбарладаг юм. Гэхдээ энэ тайлбар үнэмшилтэй юу? Явж явж үүнд гайхамшиг буюу Бурханы ёр бусын үйлс шаарддаг. Үүний тухай бодоод үз. Тэр Бурхан оршин буйн боломжтой юм бол гайхамшиг үлдэгдэх нь боломжтой юм. Энэ тайлбарыг зүгээр хайчгаж болохгүй. Мэдээж Бурхан оршин байх боломжгүй. Дахин амьдлыг та юу гэж тайлбарлах вэ?